Та бүхэндээ одоо сарлаг болон тэмээний ноосон бүтээгдэхүүний арчилгаа ер нь ол бүрэн бүтээгдэхүүний хадгалах хамгаалтын тухай бичсэн зөвлөгөөгөө өргөе гэж бодож байна. Сарлаг болоо тэмээний ноосон бүтээгдэхүүн маань бол одоо сүүлийн үед ялангуяа сарлаг бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд маш өндөр болоод байгаа. Энийг нь юу вэ гэвэл сарлаг маань өөрөө халамжлалтай амтан. Тэгээд бас сарлагын маань өөрийнх нь материалын чанар нь бүх бат тэгсэн мөртлөнгөө дулаахан зөөлхөн. Ноолуурыг бодвол арай хатуу боловч тэмээг бодвол дулаахан зөөлхөн байдаг учраас дэлхийн улс орнууд бол сарлагыг сүүлийн үед маш их сонирхож эхэлсэн. Тийм учраас сарлагын бүтээгдэхүүн тэмээний ноосон бүтээгдэхүүн манай Монголын зах зээлд бол маш их үйлдвэрлэж байгаа. Мөн манай худалдаа авагч нарт гэсэн маш их эдэлж хэрэгэлдэг болсон. Тэгэхээр зэрэг сарлаг болоо тэмээний ноосон бүтээгдэхүүнийг арчлахдаа яг ноол бүрэн бүтээгдэхүүнийг бодвол жоохон усны температур нь бага зэргийн халуун тал руугаа хитрхи хүүт усанд байгаа бол сунах чанар өндөртөө бас хит халуус нь байж дгүй. Гэхдээ ноол бүрэн бүтээгдэхүүнийг бодвол бага зэргийн халуусанд байвал нөгөө сарлаг тэмээний ноос маань өөрөө жоох уярч уламл зөөлхөн болоод байдаг. Тэгээд бас бөөсдөх нь бага байдаг. Тэгээд дээрэс нь ерөнхийдөө бол манай сарлаг тэмээний ноосон бүтээгдэхүүнийг манай хэрэглэгч нар хадгалахдаа жоохон буруу хадгалаад байгаа тал ажиглагтаад байгаа. Энэ юу вэ гэвэл манайх чи өөрөө нөгөө эрсдэл суур амьсгалтай зуны цагт өвлийнхаа хувцсыг айгүй хадгалдаг штэ цааш нь далтичдэг. Тэгэхдээ буруу хадгалснаас болоод цагаан ирвэхий идэвлэх. Тэгээд дээрэс нь нөгөө бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэд хатаагүй хагас чихтэй байхад нь гялгарууданд ич хадгалснаас болоод эвгүй үнэртэй болгох. Тэгээд тэр нөгөө наасны маань шин чанарт нөлөөлөд идэлгээ богинохон болоод байгаа. Тэгэхээр зэрэг бид нар яаж хадгалах вэ гэвэл цагаан ирвэхийнээс сэргийлээд одоо бидний хамгийн энгийн гарын дор байдаг материал бол сонин. Сонинд байгаад гялгар утанд тэгээд хадгалчих юм бол ямар ч ирвэхээ таны ноол уран болоод сарлаг тэмээний ноосон бүтээгдэхүүнийг идэхгүй. Дээрээс нь гялгар утанд хийхдээ тухайн ууд чи энэ тэндээ нэг жоохон жижигхэн цоорхотой байвал агаар нэвтрэх ёстой. Би та бүхэнд өмнө хэлсэн. Тэгээ тэмээ ноол уран болоод тэмээний сарлагын бүтээгдэхүүн маань амтай гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг бид нар бас битүү хадгалчих болохгүй гэдгийг та бүхэнд бол сануулхад илүүдэхгүй. Тэгэхээр зэрэг бага хэмжээний жижигхэн цоорхотой ууданд сонинд байгаад хадгалах юм бол таны бүтээгдэхүүн ирвэхэд идэвхгүй айх аюулгүй байх нэ гэсэн үг. Дээрээс нь маш сайн хатаажиж хадгалахгүй бол тэр чийг авах юм бол эвгүй нэртэй болдог гэдгийг бүү мартаарай. Дээрээс нь манай сарлаг болоо тэмээний ноосон бүтээгдэхүүн хэрвээ таны бүтээгдэхүүн жоохон сунах маяг ажиглагдаад байвал усныхаа температурыг жоохон халуун болгоход бүтээгдэхүүн чинь агшилт өгнө. Харин ер нь бол халуун усанд хийж бүтээгдэхүүнээ жижигхэн болгож болохгүй шүү. Дээрээс нь хэрвээ таны бүтээгдэхүүн халуун усанд хийгээд жижигхэн эсгэрэх маягтай болоо жижигхэн болчих юм бол та тэрийг бас зүгээр л эсгээд ханцуг нь богинохон болгоод ч юм эсгээд хүүхдтэй өмсүүлэхэд тэр бол ямар ч тийм аюулгүй болно. Тэгэхээр зэрэг энэ миний заасан зөвлөгөөг та одоо амьдралд байнга хэрэгжилж чадах юм бол таны өмсөж байгаа эдэлж хэрэгжилж байгаа тансаг сайхан хувцас сунар чинь байнга шинэ юм шиг харагдах болно гэдгийг бүү мартаарай.